Хай за сайн манайхаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараар би 2025 оны 6 сарын 10-ны өдөр Австри улсад гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд шинэхэн дугаартаа тавтан барилна. За дугаартаа шууд орохын тулд хэдүүлээ Австри улсын талаар товчхон мэдээлэлтэй болъё гэж бодлоо. За Австри улсын хувьд Европын зүрхэнд орших сүрлэг уулсаар хүрээлэгдсэн баялаг түүх, олон янзын соёлыг агуулсан улс гэдэг. Тансаг нийслэл Венас эхлээд үзэсгэлэнт Фхав, сүрлэг Альпийн нуруу, цэнгэг, нуур, түүхэн хот суурин байгалийн болон түүхийн гайхамшигаараа зуулчдын сэтгэлийг бол татдаг. За Австри улсад хааны түүх жишээ нь Сиси хатан байна. Моцартын хөгжим, дэлхийд алдартай уран баримтлууд, гайхамшигтай байгаль бүгд хослоо оршдог. 2025 оны байдлаар Австри улсын хүн амын тоо 9.2 сая гэж бүртгэгдснээс 20% нь бол гадаад иргэд амьдардаг гэсэн статистик үзүүлэлт байт юм байна. 2025 оны байдлаар Австри улс нь аюулгүй орчин, улс төрийн доктортой байдал, эрүүл мэндийн даатгалын систем, амьдрах орчин, боловсролын систем, нийгмийн халамж, нийтийн тээврийн зохион байгуулалт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрууд олон байдаг зэргээс нь үндэслээд дайн улсын дараа буюу хоёрт бичигдэж амьдрахад таатай улсаар ингээд шалгарсан байдаг. За тэгэхээр аюулгүй гэдгээрээ алдартай ч гэсэн огт гэмт хэрэг гарахгүй гэсэн үндэслэл бол байхгүй. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би Австри улсын өмнөд хэсэгт орших Штайнмарк мужийн Грац хотод 2025 оны 6 сарын 10-ны өдөр гарсан хэргийн талаар ярьж өгөхөд бэлдсэн байгаа. Грац хотод байрлалтай Дгайер Шуцгаsse буюу тухайн сургуулийн байрлах тэр гудамжных нь нэрээр нь ингээд нэрлэх тийм зүйл бас байдаг. За тэгэхээр Дгайер Шуцгаsse гэдэг маань бол гудамжны нэр байгаа. За энэ газар ингээд байрладаг холбооны ахлах дунд сургууль буюу гимназиум гэж герман хэлээр бол дуудагддаг. Ерөнхийдөө сурлах сайтай хүүхдүүд ордог ийм сургууль байгаа. 2025 оны 6 сарын 10-ны өглөөний 9 цаг 43 минутын үед нэгэн үл мэдэх залуу хар өнгийн үүргэвч үрж тухайн сургууль руу орсон даруйда 3 давхар руу гараад тэгээд ариун цэврийн өрөөр бол шууд явсан. Тухайн залуугийн үүргэвчин дотор нь галц зэвсэг болон бууны сум байсан гэдгийг бол хэн ч анзаараагүй. Ариун цэврийн өрөөнд орсон даруйдаа бол тухайн залуу чанга дуунаас хамгаалах зорилгоор чихний тийм хамгаалт зүүж өөрийгөө бол бэлтгэсэн. За яг энэ үед сургуульд ойролцоогоор 350-аас 400 гаруй сурагчид байсан гэж үздэг. Тухайн үйл таних этгээд 9 цаг 57 минутын үед буюу сургуульд нэвтэрч орсон цагаас 14 минутын дараа ариун цэврийн өрөөнөөс гарч ирэн 2 дугаар давхар руу буугаад хагас автомат клок 19 загварын гар буу болон давхар амтай тэгээ бууны голыг ингээд богинохон болгоцсон меркури загварын гар буу зэрэгээр 5 дугаар ангийн хүүхдүүд рүү гал нээж эхэлсэн ба. Үл мэдэх этгээд буцаж 3 дугаар давхар руу гараад нэг ангийг онилж хаалга руу буудаад тэгээд дараа нь тухайн ангид дотор ороод дотор нь байсан сурагчид руу бол гал нээж эхэлсэн. За сэжигтэн бол хохирогчоо сонгож буудсан. За эсвэл хинч хамаагүй хүн рүү бууцсан уу гэдг нь бол эргэлзээтэй. Өглөөний 10 цагийн үед бол тухайн аимшигт халдлагыг харсан болон сонсон гэрчүүд бол цагдаагийн газарт мэдээлэл өгч эхэлсэн байна. За өглөөний 10 цаг 6 минутад Граци Эгенбергийн цагдаагийн хэлтсэн эхний тойргийн эргүүл яар очлон бол тухайн сургууль дээр бол ирсэн. Цагдаа нар ирэх үед бол ямар ч буун дуу сонсогдоогүй. За эргүүлийн цагдаа нар ирснээс 1 минутын дараа бол SYG буюу Австрийн шуурхай яаралтай үед ингээд зориулагдсан бэлтгэгдсэн бүлгийнхэн болон гудамжинд ямар нэгэн гэмт хэрэг гарсан тохиолдолд хариуцаж ажилладаг цагдаагийн бас нэг бүлэг ерөнхийдөө ирсэн. За үүнийг болохоор Einsatzgruppe zur Bekämpfung der Straßenkriminalität гэж хэлдэг. За мөн Копро тусгай ангийнхан ирсэн. За ер нь бол маш олон цагдаагийн албан хаагчид тухайн сургууль дээр бол ирсэн ба. За ингээ 10 цаг 8 минутаас 10 цаг 9 минутын хооронд бол эдгээр тусгайгийнхан сургуулийн барилгад нэвтэрч ямар нэгэн шинэ буун дуу өрөөсө гараагүй орчин бол бүр санаанд оромгүй нам гүн байсан баг. За тэгээ удалгүй барилгын дотор өөр хид хідэн нас барсан болон шархацсан хүмүүсийг илрүүлж эмнэлгийн тусламж үзүүлсэн баг. 10 цаг 28 минутанд барилгыг аврах багийнхан ажиллахад нээлттэй болгосон. За ерөнхийдөө хотгочоо ямар нэгэн
одоо хүмүүс оруулахгүй гэж үзчихсэн бол одоо аврах багийнхныг оруулж эхэлсэн гэсэн үг. Ер нь бол дотор нөгөө ямар нэгэн сэжигтэн одоо этгээд юм уу этгээдүүд байх боломжтой гэж үзчихсэн учраас аврах багийнхныг жишээлбэл оруулахгүй байсан гэж ойлгож байна. За цагдаагийн албан хаагчид бол сургууль руу нэвтэж орсны дараа тэрнийг бол маш хүнд нөхцөл байдал огтож авсан. За харамсалтай нь одоо 14-өөс 17 насны 9 сурагч бол газар дээрээ буудуулж нас барсан. За сурагчдын 6 нь бол эмэгтэй, 3 нь бол эрэгтэй сурагчид байсан. 12 хүн бол хүнд гэмтэл авсны дунд тухайн сургуулийн одоо багш байсан ба тэрээр болохоор эмнэлэгт хүрэгдснийхаа оройн харамсалтай нь одоо нас барсан юм маш эмгэнэлтэй одоо явдал болсон. Одоогоос ердөө 2 сарын өмнө буюу одоо 6 сарын 10-ны өдөр бол ийм хэрэг гарсан ба. Цагдаагийн албан хаагчид бол сэжигтэй этгээдийг хайж сургуульд нэгжлэг хийх үед сэжигтэн гих этгээд нь бол ариун цэврийн өрөөнд өөрийнхөө одоо амийг хорлсон байдалтай олцсон. Тухайн одоо гэмт хэргийн үеэр нийтдээ одоо 11 хүн амь насаа одоо алдсан гэсэн мэдээллийг бол хэвлэл мэдээллийн байгууллагуудаар олон нийтэд бол танилцуулж байсан. За цагдаагийн зүгээс сургуулийн дотор байсан сурагчид багш тэгээ ажилтнуудыг бол нүүлгэн шилжүүлэх ажиллагаа бол явуулсан. 11 цаг 30 минутын орчимд ерөнхийдөө дууссан. Сурагчид болон багш нарыг Helmut List танхимд одоо оруулаад үдээс хойш одоо нөхцөл байдлаараа намжаад аюулгүй болсон гэсэн мэдээллийг одоо хийж исэн юм байна. За мөрдөгчд сэжигтэн ганцаараа энэ хэргийг үйлцсэн үү? За эсвэл одоо өөр ямар нэгэн хамсаатан байсан уу үгүй эсэхтэр бол мөрдлөг явуулсны дараахан сэжигтэн этгээд бол ганцаараа энэ бүхний ард байсан гэдгийг нь олж тогтоон түүнийг гэрт нь бол нэгжлэг хийсэн байна. Энэ аимшигтай одоо сургуулийн алан хэтэлгын ард бол 21 настай Артур гэх залуу байсан бөгөөд за тэрээр бол Австри улсын иргэн эцэг эхийн салсны дараа тэрээр бол ганц бие ээж болон бусад ах нарынхаа хамт одоо амьдардаг байсан ба. Эцэг эхийнх нь хувьд болохоор ээж нь бол Австри хүн, харин аав нь болохоор одоо Армени гаралтай юм хүн байсан юм байна. За хамгийн хачирхалтай нь гэхүү одоо гэмт этгээд нь тухайн сургуульд бол өмнө нь сурдаг байсан буюу 2022 онд сургуулаасаа ер нь бол гарсан юм байлаа. Нэг өсөнд сургуулаа хайсан гэж ойлгож байна. За яагаад сургуулаасаа гарсан бэ гэхээр 6 дугаар ангида 2 удаа улирч сурах юм шаардлагатай болсон. Одоо нэг удаа улираад дараа нь дахиад одоо хичээлүүд дээр унаад муудун аваад байсан учраас 6 дугаар ангиа дахин сурах шаардлагатай гэж бол үзсэн. За тэгсэн хэдий одоо сургуулаасаа гарах, сургуулаа хаяхаар бол тэрээр шийдээд за сургуулаа орхисныхоо дараа мэрэгжлийн одоо сургалтанд суугаад уг нь бол мэрэгжил олсон байгаа. Тэгээ уг нь огт ингээд сургууль соёлоо хаяад буруу замаар ч юм уу нэг явсан зүйл бол байхгүй. Ерөнхийдөө сургуулаа хаяад мэрэгжлийн сургалт бол сурсан. За ер нь бол Австри улсын хувьд тийм мэрэгжлийн сургалтууд бол маш сайн байдаг. За тухайн одоо мэрэгжлийн сургалтуудыг төгснөхийн дараа ажилд одоо орох магадлал ч гэсэн айгүй өндөр одоо байдаг. Ер нь бол сургууль боловсролын систем нь бол үнэхээр сайн байдаг. Магадгүй хүүхдүүд ингээд сурах дургүй бол мэрэгжил олгох тухайн өөрийнхөө одоо тэр мэрэгчлэрээ ажиллаад явах юм боломжийг бас хангаж өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө нэг тэр чиглэлийн сургалтанд л суусан юм шиг байна. За мөн түүний гэрээс нэгжлэг хийж явах үед цагдаа нар буюу одоо мөрдөн байцаагчид юу болсон гэхээр өмнө нь ингээд өөр улс оронд ийм сургуулийн алан хядлага өчнөө болж исэн те бид нар бол зөндөл сонсч исэн. Тэгэхээр тиймэрхүү одоо алан хядлагатай холбоотой мэдээллүүдийг бол маш их одоо уншдаг, судалдаг. Тэрийг тийг ингээд зөв зөвтэй зүйл мэтэр хүлээж авдаг байсан. Явдал нь бол мөрдөгчдийн гэрөөсөө гайхшрууллыг бол төрүүлээгүй. Ер нь бол иймэрхүү зүйлс болоод энэ үйл явдлыг хийсэн байна гэсэн зүйлийг одоо олж мэдэж авсан ба. За гэмт хэрэг үйлдэхийнхаа өмнө бол гэрээслэл маягийн зүйл Артур гэх нь 21 настай залуу бол үлдээсэн байсан. За гэрээслэлтэй болохоор загтал болон видео бичлэг хэлбэрээр зөвхөн одоо гэр бүлийнхаа гишүүдтэй зориулж тийм гэрээсэл маягийн зүйл үлдээсэн ба. За тухайн гэрээсэл нь бол дотор нь яг юу байсан талаар олон нийтэд ерөөсөө одоо үзүүлээгүй олон нийтийн хэвлэл мэдээллээр ерөөсөө энэ тэнд бол тавигдаагүй байгаа юм билэ. За товчхондоо бол дотор нь ерөнхийдөө гэр бүлийнхаа гишүүдээс уучлал гуйсан. За ялангуяа одоо ээжээсээ уучлал гуйсан. Миний одоо хийж байгаа зүйл бол ингээд буруу, таныг бол одоо өвтгөн. Гэхдээ ингээ хүүгээ уучлаарай гэсэн нэг тиймэрхүү маягтай бичлэг хийгээд түүнийг одоо ээж рүүгээ явуулсан ба. Тэгээ одоо харамсалтай нь ч ихүүдээ
ээж нь яг хүүгээ бичлэг явуулсан тэр даруйд нь хүүгийнхаа бичлэгийг нээж үзээгүй. Яг энэ хэрэг одоо явдал болсны дараа ерөнхийдөө бичлэгийг нь нээж үзсэн байна. Тэгээд ээж нь бол бичлэгийг нь нээж үзсэн даруйдаа цагдаагийн газарт уг мэдээлэл өгсөн байлээ. Ингээд манай хүү янз бүрийн хийх юм шиг байна гэсэн зүйл уг нь хэлсэн боловч харамсалтай нь бол бүх зүйл ойротсон байсан. Мөрдөгчөд түүнийг одоо удаан хугацаанд энэ гэмт хэргийг хийх талаараа бодож үүндээ одоо бэлтгэж байсныг нотлох зүйлсийг бол ар араасаа олсоор байсан. Тэр нь юу байсан гэхээр 2025 оны 3 дугаар сараас эхлээд буудлагын клубт одоо явдаг гэсэн ба. 2025 оны 4 сарын ихээр болохоор Грац хотын нэг зэвсгийн худалдаачнаас бууны давхар амтай тийм буу бол худалдаж авсан. За тэгээд тус оны 5 дугаар сарын эцэст болохоор өөр нэг зэвсгийн худалдаачнаас гар буу худалдаж авсан гэсэн мэдээллийг бол мөрдөгчд олж авсан. За мөн 25 оны 5 дугаар сарын дунд үед болохоор галт зэвсэг эзэмшихийн тулд заавалчгүй үнэмлэх авах шаардлагатай байдаг. За тэгээд үнэмлэхээ авахын тулд заавалчгүй одоо сэтгэл зүйн асуудалгүй байна уу те заавал эмчийн бичиг шаардлагатай байдаг. За тэгэхээр Артурын хувьд бол тухайн үед ингээд ямар ч сэтгэл зүйн асуудалгүй эмчээс бол зөв зүгээр гэсэн бичиг авсан учраас түүнд галт зэвсэг эзэмших үнэмлэхийг одоо олгосон ба. Гэмт этгээдийн гэрээс нь ажиллагаагүй одоо тесрэх бөмбөг олсон. Мөн зааврынхаа хамт ерөнхийдөө олцсон ба. Тэр ерөнхийдөө тесрэх бөмбөг бас ашиглах тийм зорилготой байсан гэдгийг нь нотолж өгсөн. За мөн тэрээр 1999 оны 4 сарын 20-ны өдөр Америкийн нэгдсэн улсад бас гарч ирсэн нэг юм ахлах сургуулийн олон хэдлагын талаар сонирхож үзчихсэн. Түүнээс одоо урам зориг авсан байж одоо болцшгүй гэсэн зүйлийг мөрдөгчд бас олсон юм байна. За түүнийг одоо гэрээхэндээ үлдээсэн бичлэг болон загтал зэргээс нь үндэслэн сургууль дээрээ бас дэрэлхэлтэнд өртөж байсан. За Артур гэдэг энэ залуу бол муур тэжээдэг байсан. За тэгээ муурыг маань хайрлаж харж одоо хандаж яваарэ гэсэн зүйлсийг мөн гэрээхэндээ захиж үлдээсэн байсан. За энэ хэргийн үед бол нас барсан нэг сурагч охин нь болохоор түүний гэрээс холгүй одоо амьдардаг байсан. Мөн одоо амь насаа алдсан 59 настай багш болохоор түүнд ингээ хичээл ордог байсан зэргээс нь үзэхэд магадгүй одоо үзэн хаталт хорсол зэргээс нь одоо үүдэж энэ зүйлийг хийсэн байхаа гэсэн таамаглалыг төвшүүлээд байгаа ч гэсэн яг түүний энэ одоо энэ алан хэдлагыг хийх мотив нь юу байсан бэ гэдэг нь бол одоо хүртэл ингээд ойлгомжгүй байсаар байгаа юм байна. За хэвлэл мэдээллээр онцолж байсан бас нэг зүйл их юм бол гэмт этгээд хэсэг хугацаанд ерөөсөө нийгмээс өөрийгөө ингээд тусгаарлсан байсан. Тэгээ зөвхөн ингээд захим орчинд л цаг өнгөрөөдөг байсан нь магадгүй одоо сэтгцэд нь нөлөөсөн ч байж болцшгүй гэсэн зүйлийг бас тэмдэглэж хэлсэн байсан. За энэ аимшигтай одоо сургуулийн алан хэдлага болсны дараа бол мэдээж хэрэг улс төрийн хувьд бол энэ хэргийн талаар авч хэлцэх нь бол ойлгомжтой. Одоо энэ ийм айхтар ингээд сургуулийн алан хэдлага гарсан учраас улс төрийн түвшинд бол авч хэлцгээс аргагүй одоо болсон. Төр засаг ийм төрлийн эмгэнэлт явдлыг ирээдүйд таслан зогсоох одоо зорилгоор хэд хэдэн чухал арга хэмжээг бол авч ирсэн юм байна. За үүнд нь бол мэдээж хэрэг хамгийн ихэнд галт зэвсэг эзэмшлийн одоо хуулийг бол чангатгаж өгсөн. Онцгой одоо аюултай бууг бол худалдан авах доод насыг өмнө нь 21 нас байсан бол 25 нас болгож одоо нэмэгдүүлсэн. За мөн зэвсэг одоо худалдан авахтай холбоотой кульфаса гэж байдаг. Энэ нь болохоор одоо худалдан авагч болон худалдаалж байгаа хүн хоёр ингээ гэрээ хийн штэ тий. За тэгээд тухайн гэрээ хийснийхаа 3 хоногийн дараа тэр галт зэвсгийг нөгөө хүн одоо худалдаж авч байгаа хүн бол одоо аваад эзэмшиж болдог. Нөгөөтэйгүр сэтгэл хөдлөлөөр магадгүй энэ бууг худалдаж авсан байж магадгүй. Тийм болохоор 3 хоногийн дотор тий та үнэхээр энэ гар бууг худалдаж авах гэж байгаа мó үгүй мó гэд тухайн одоо худалдаж авж байгаа хүнд нь баг зэргийн цаг өгж байгаа гэх юм уу. Иймэрхүү одоо үйл явц процесс ерөнхийдөө болж иж дараа нь одоо хэн нэгнээс галт зэвсэг худалдаж авч болдог байх нэ. Тэгэхээр энэ 3 хоног гэж хүлээдгийг 4-7 хоног болгож сунгасан. Зэвсгийн одоо зөвшөөрөл олгох одоо эмчийн бичигтэй шинжилгээг бол чангатгаж төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоог бол сайжруулж өгсөн. За ингэснээр одоо сэтгэл зүйн хувьд сөрөг дүнэлттэй ч юм уу тийм хүмүүсийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад бол нээлттэй болгож өгсөн гэж хэлж болно. За зэвсэг эзэмших үнэмлэхийг анхны олголтоор болохоор 8 жилийн хугацаатай бол олгоно. Гэхдээ 5 жил тутам бол хяналт шалгалтыг чангатгана гэсэн тийм тогтоолуудыг бас өргөн барьсан юм байна. За мөн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох тогтолцоог ерөнхийдөө сайжруулж өгж байгаа юм байна.
За хохирогчдын хувьд гэх юм бол одоо хохирогчд гэдэг нь мэдээж тухайн сургуульд байсан маш хүнд гэмтсэн хүүхдүүд тухайн одоо сургуульд яг тэр үед байсан сурагчид, багш нар те ямар их одоо сэтгэл зүйн хувьд дарамтанд одоо орсон болоо бүрэнхээр хэлж мэдэхгүй л байна л да. За тэгээд хохирогчдын тусламж ба урьдчилан юм сэргийлэх арга хэмжээг бол Австри улсын зүгээс авсан. За амир өгсөн болон шууд өрссөн иргэдэд зориулсан тусламжийн одоо сан байгуулсан байгаа. За мөн сургууль дээрх сэтгэл зүйн дэмжлэгийн одоо үйлчилгээг өргөтгсөн. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж төрийн одоо байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах төлөвлөгөө одоо гаргасан байна. За тэгээд энэ үйл явдал болсон одоо сургуулийн талаас ямар арга хэмжээ авсан бэ гэхээр за энэ сургууль маань бол ерөнхийдөө ахлах дунд сургууль байсан учраас энэ ослын дараа бол мэдээж төр хугацаагаар бол хаагдсан. За эмнэлгийн болон аюулгүй байдлын шалгалт хийгдсэн сурагчид, багш нар за гэр бүлүүдэд зориулсан олон нийтийн одоо дэмжлэг тусламжийг бол өргөнөөр одоо хийж исэн. За сургуулийн одоо аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэтгэл зүйн одоо тусалцааг тогтмол олгох тэр урт хугацааны арга хэмжээг бол хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Эдгээр одоо хариу арга хэмжээ нь бол хууль зүйн өөрчлөлт, сургууль болон олон нийтийн түвшинд урьдчилан сэргийлэх одоо алхам. За хуулийн өөрчлөлтүүдийг болохоор аль болохоор ингээ хурдан хэрэгжүүлж иргэдийн одоо аюулгүй байдлыг дээшлүүлэх, эм төрлийн ажлыг бууруулахад ерөнхийдөө маш хурдцаагаар арга хэмжээ авч эхэлж байгаа гэсэн мэдээлэл байсан. За тэгээд энэ удаагийн дугаар маань одоо юм маш аимшигтай юм хэрэг одоо гарсан байна. Одоо ерөөсөө 2 сарын өмнө хичнээн ингээд аюулгүй те орчинд ингээд бид нэр амьдарч байгаа ч гэсэн одоо хизээ хаана ямар л ингээ хэрэг гарах боломжтой болж байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд гадуурхалд ер нь мэдэрч ийсэн. За тэгээд тухайд мэдээж ирэх ингээл хүүхдүүд чинь нэг мэдэхгүй гадуурхаж эхэлнэ тийм ээ. За тэр болгонд нь ингээд бас багш нар шууд тэрийг нь мэдэж аваад хариу арга хэмжээ авна гэдэг бол айгүй хариуцлага тийм өндөр одоо мэдрэмж шаардсан зүйл учраас скол хүүхдэд одоо өөртөө ихтэй тэр байх итгэлийг нь сайн олгож өгч явах хэрэгтэй юм шиг байна. Одоо хин нэгэн хүн намайг гадуурхаж дээрлэх юм болвол би багштай хэлэхэд, ээжтэй хэлэхэд, аавтай хэлэхэд миний ард баттай зогсож чаднаа. Миний асуудлыг шийдвэрлэж өгч чаднаа гэсэн нэг тийм итгэлийг одоо багаас нь олгох хэрэгтэй юм шиг байна. Хэрвээ тэгчих юм бол тухайн хүүхэд намайг одоо гадуурхаж дээрлэх чинь одоо ийм асуудал надад байгаа учраас би хичээлээ чадахгүй байна. Хичээлдээ би муу байна гэдгийг өөрөө яриад илэрхийлээд ирэх юм болвол магадгүй одоо энэ мэтийн сургуулийн дээрлэхэлд гадуурхалд бас багасах болов уу гэж бодож байна. За ингээд энэ удаагийн дугаараар одоо 21 настай Артур гэх залуугийн үйлдэлсэн гэмтэргийн талаар би та бүхэндээ өөрөө одоо олж мэдсэн бүх мэдээллийг нэгтгээд хүргэлээ. За та бүхний хувьд энэ залуугийн мотив нь яг юу байсан гэж бодож байна? Нэг бол одоо үнэхээр гадуурхалд сургууль дээрээ дээрлэхэлд байнга амсдаг байсан учраас одоо хариугаа авж байгаа нэг арга нь юм гэмтрийн шинжтэй, хүчирхийллийн доо шинжтэй байсан гэж бодож байна уу? Одоо айлсгүй болвол нийгмээс өөрийгөө хэсэг хугацаанд тусгаарлаад зөвхөн захин ертөнцид амьдарч исэн гэдэгтэй магадгүй холбоотой гэж бодож байна уу? Ер нь яг ямар одоо мотив байх боломжтой вэ? Та бүгд маань бас юу гэж бодож байгаа талаараа комент хэсэгтээ бичиж үлдээгээрэй. За ингээд хэдүүлээ дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Тэгээд төр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.